баяр наадмын зохион байгуулалт бол 1024 бүх барилдуулна гэсэн байдлаар бэлтгэл ажлыг хангаж байгаа юм байна. Тэгэхээр энэ бол одоо яг 6 сарын 3-4 7 хоногт бол батлагдах боломж бол зүгээр харагдаж байгаа. Гэхдээ эцсийн нүндээ энэ 126 гишүүний шийдэх асуудал байхгүй. 5 жилд нэг удаа 1024 бүх барилдуулах хуулийн төслийг таныг өргөн баргаж байгаа гэж энэ хуулийн талаар бас мэдээлэл Ер нь бол одоогийн баяр наадмын тухай хуулиар 10 жил тутамд 1024 бүх барилдах ийм зохицуулттай. Өөрөөр хэлэх юм бол ардын хувьсгалын болоо их Монгол Улс байгуулагчдын тэгшөө давхцсан тохиолдолд 1024 бүх барилдана гэдэг хуультай. Ойр орхон бас 1024 барилдаа тавил энэ хэмжээгээр бас цолны үнэлэмж буурна гэдэг тухайн үеийн бас хуулийг одоо боловсруулж батлуулах концепт байсан. Гэтэл бас яг заримдаа энэ давцлууд маань бас зөрдөг. Энэ хүрээндээ бас зарим түүхэн үйл явдлуудыг илүү тодтогч бас баяр наадмын өргөндийн дэлгэр тэмдэглэх зайлшгүй шаардлага байна. Ялангуяа энэ жилийн үед бол их Монгол Улс байгуулагч 820 жилийн болж байна. Тэгэхээр энэ бол одоо бас бидний мартаж болохгүй дандаа хойч үедээ сануулж одоо байж ах хэвээр түүх. Тэгээ энэ утгаараа бас энэ удаад бас ач холбогдол өгөөд Монгол Улсын төрийн тэргүүн үндэсний нэгдлийг илэрхийлэгчид одоо бас 1024 бүх барилдаж энэ баяр наадмын өргөнд тэмдэглэх ёстой гэдэг зарлиг буулгах юм бол бас 1024 бүх барилдуулъя гэсэн юм хуулийн агуулгатай ийм одоо баяр наадмын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг өргөн барихаар ажиллаж байна. За хоёрдугаарт яг ерөөсөө энэ залт байгаа. Дээрэс нь сумын наадам 64 хүртэл аймгийн наадам 128 хүртэл гэж байгаа. Хүртэл. Тэгээ энэ одоо бас заримдаа энэ тоондоо багталцахгүй байна, хасагдчихад байна. Бүртгэл дээрээс авилга ашиг сонирхол байна. Нутаг усны талцал явагдаад байна гэдэг байгаа учраас энийг бас нэг жоохон нэмэгдүүлье гэж байгаа. Бөхөр хичээлж байгаа залуучуудын тоо бол өргөн дэлгэр болсон байна. Тэгэхээр энийг нэг талдаа одоо аймгийн төвшөнд бол 256 бүх барил хүртэл гэж байгаа шүү хүртэл. Тэгээ яг бүртгэлийнхаа хэмжээгээр одоо хэд хүртэлж байдгийг 256 хүртэл одоо хэмжээнд бүхүүдийг одоо бүртгэж барилдуулах энэ боломжийг нь орон нутагт олгоё л гэдэг ийм бас өөрчлөлт орж байгаа. За дагаж мөрдөх журмын хууль дээр бас тодорхой бүгчүүдийг одоо цолыг нөхөж олох тодорхой асуудал төрж байгаа. Тэгэхээр цол нөхөж олгох асуудал дээр нөө бүтүүлцээ. Цааны асуудал. Тий, яг уу яригдана гэж найдаж байгаа. Өөрөөр хэлэх юм бол сурын харваачтад бол одоо цолыг нөхөж олгож ирсэн тохиолдол хууль гаргаа шийдсэн тохиолдол байгаад байгаа. Баяр наадмын хуульд өөрчлөлт оруулаад. За энэтэй холбоотойгоос яг бүгчүүдийн асуудал бол яригддаг. Энэ ардын хувьсгалын одоо тэмдэглэн өнгөрүүл ойн жилүүдэд бас одоо үзэл суртал байд юм уу, лам уурга явсан гэдгээс шалтгаалж байд юм уу, хилмигдээ цолоо авч чадаагүй авах ёстой тэр цолны амжилтыг үзүүлчихэд хахад цолыг нөгөөгүй тохиолдлууд бол нэлээд байсан юм билээ. Яг нарийн судлаад яхаар ирээд хүний асуудал байдаг байхгүй. Тэгээ өнөөдөр яг амьд цэрүүн байгаа буюу төрийн байгууллага баяр наадмыг зохион байгуулах хороо эсвэл бүхий холбоонд өргөдөл гаргаад байгаа хүмүүсийн асуудлыг шийдье гэдэг байдлаар л энэ хуулийн төслийг боловсруулж байгаа. Бид чинь бас өргөдөл хомдол гаргуул энэ чинь бас шийдвэр төр юм уу нийт эрх зүйтэд бол заавал хариу өгөх ёстой шүү дээ үндэслэл бүхий. Тэгэхээр энэ үрээндээ бас энэ асуудлууд нь нэгэнт одоо баяр наадмыг одоо хуульчлаад ирсэн учраас хууль гаргаж ижил хариултыг өгөхгүй бол одоо хуулиас батлагдахаас өмнө энэ явж ирсэн асуудлуудыг зохицуулах боломжгүй болчиход байгаа учраас л энэ дагж мөрдөх журмын хууль хийж байгаа. За тэгээд түрүүчээс их юм бол 1987 оны бүх ард түмний сертификатад одоо 33 барилдаанаас 29 давсан эрхэм баяр начин байдаг Голтой аймгийн Тохил сумын начин. Энэ хүмүүний амжилт бол тухайн үедээ явж ирсэн жишээг уламжлалын дагуу бол заан цолны болцол хангагдсан. 27 даваал заан цол болж ирсэн юм билээ. Одоо манай тухайн үеийн Балжинны маавраг давааны заан ч гэдэг юм ингээд заан цолоо авч ирсэн багч шийдэ. Гэтэл энэ хүн тэдгээр хүмүүсүүдээс ч илүү амжилт үзүүлээд заан цолоо авч чадаагүй ингээд хохирцсон. Одоо хүртэл ингээд өргөдөл хомдол гаргаа явдаг. За 89 оны наадам дээр үзүр барилдаад Балжинны маавраг арслан цол өгөөд буцаагаад авцсан юм билээ. За Пунцгийн сүхбат тагсан маань одоо амьд цэрүүн байхтаа ч өргөдөл хомдлоо гаргацсан. Арга ирэнж бас захиргааны шүүгт хандаад ингээд бас асуудлууд жоохон мухардчаад байгаа. Өөрөөр хэлэх юм бол түүх ардын хувьсгалын 90 жилийн ойгоор бол үзүүлсэн бүх. Тэгээ энэ одоо амжилтаар нь тооцох юм бол арслан цолны болцлыг хангах зүүн гэдэг цолоо авч чадаагүй явж байгаа. За дээрээс нь 1995 онд засгийн газрын тогтоолоор зохион байгуулсан өндөр гэгээн Зануузрын одоо ойг тэмдэг 360 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүл баяр наадамд одоо бас тодорхой 5 түнэс дэс давсан бүгчүүдэд цол олгосон. Энэ цолуудыг нь буцаагаад нам руу 9 сард буцаага авцсан тухайн жилд. Гих зэрэг энэ хүмүүсүүдийн ингээ асуудал байгаа. За дээрээс нь ковидын жилийн одоо 2021 онд одоо наадмын асуудал Батүлзээ төрүүлсэн. За Батүлзээ төрүүлсэн
одоо энэ наадам бол арслан цолны болцол бас хангасан гэж үзэж болохоор байгаа. Тэгэхээр ийм одоо асуудлуудыг нэг мөр одоо ингэ шийдээ цаашдаа энэ одоо баяр наадмын тойроод цолоо авсан, аваагүй хилмигдсэн асуудлыг шийдэхгүй нэгсэн нэрээ хилцээрийг одоо дуусгах ялагсдаг байдлаар энэ хуулийн төслийг одоо өргөн барьж хилцүүлэх гэж байна. Өнөөдөр өргөн барих уу? Би юу байлаа сая Улсын хурлын тамгын газрын даргад Улсын хурлын даргад өргөн мэдүүлэх тов тогтоолгож өгөөч бичиг өгчлөө. Одоо ингээ хянаад явна. Өөрөөр хэлэх юм бол би нэг хууль тогтоомжийн хуулийн дагуу 30 хоногийн дотор заавал олон нийтэд санал аваад тэгээд энийг хүлээх хэрэгтэй байсан. Тэгээ өнөөдөр яг энэ хугацаа маань дуусч байгаа учраас ингээд тов тогтоолгоё гэдээ одоо бичиг өгч байна. Эх 7 хоногт одоо хүлээгээд авчих юм бол тэгээд зохиц хурмын дагуу төрийн байгуулалтын 1020 оноос хэлцэх асуудлын дараалт ороод тэгээд ингээд зохиц хурмын дагуу хэлцээ явах болов уу гэж хүлээлттэй.